Сайн мөн үү? Холондоо олцсон. За. Сайн мөн үү? Өдрийн минь. Өдрийн минь. За, надад 73 асуулт байна. Хариулах билнэ. Окей. За. Сүүлийн үед ямар ажил хамгийн их сэтгэлээ чи хөдлөж байна? Шинэ номын ажил. Одоо байгаа энэ газрыг тайлбарлавал. Энэ бол хамтын офис. Хин дуртай нэг төссөн үедээ ирж ажиллаа хийж болно. Хин бүгдийн офис. Чи ингээд хэдэн ажил хийдэг вэ? Яг одоогийн байдлаар бол 3. Комода, Гама, Ном. Хамгийн анхны ажил чи юу байсан бэ? 15 настай Веранда гэдэг ресторанд зөөгч хийж эхэлсэн. Тэгвэл анхны цалингаараа юу авчихсан? Санаж байна уу? Гэртээ хүнс авч цуглуулж байсан. Тэгвэл хамгийн сүүлийн цалин. Эмнэлэг твцсэн юм. Чи хаана төрсөн? Би Эрдэнэ хотод төрсөн. Эрдэнэтээс одоо сандаг юм байдгүй. Мэдээж төгжрөлгүй, утаагүй байдлыг нэг санаж байна. Хэрэглэх хамгийн дуртай апп чи юу вэ? Medium блогчд учраас Facebook, Instagram аль нь вэ? дандаа Instagram. Өөрөө бичих эсвэл хүмүүсийн бичсэнийг унших аль нэгийг сонгол. Хоёлоо л гоё л доо. Гэхдээ номыг унших нь илүү гоё байдаг. Мессеж бичих, ярих аль нь вэ? Мессеж ичих би уцаар ярихаас айдаг. Хамгийн сүүлд уншсан ном чи? Elon Musk. Хамгийн хайртай ном чи? A Year to Remember миний бичсэн ном. Тэгвэл хамгийн олон удаа уншсан ном чи? Габриэл Гарсиа Маркезийн 100 жилийн ганцаардал. Энэ хавийг жоохон харах уу? За тэгье. Өөрийгөө 3 үгээр илэрхийлвэл Сониуч, шидэмгий, жоохон унтамхай. тэгвэл гамаг 3 үгээр илэрхийлвэл. Эрүүл, шинэлэг, технологи зориулсан. 4 болсон. Тэгвэл гүмүдэг. Монгол бахархалтайгаар үйлдвэрлэсэн. Хамгийн сүүлд хизээ үйлсэн гэж юм. 12 сарын 31-нд Хүнтэй танилцаад хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ? хандлагыг нь хардаг. Өөрийнхөө юунд хамгийн дургу? Одоогор дургүй юм байхгүй. Тэгвэл өөрийнхөө юунд хамгийн их дуртай? Одоогор л өсөндөө дуртай. Хамгийн дуртай үнэр чинь. Эмийн сангийн хуучин номын борооны зөндөө гоё өнөрөд өгдөг шүү дээ. Хамгийн сүүлд хинтээ утсаар ирсэн байна. Эмээтэйгээ уцаар ирсэн. Яг одоо хэнийг хамгийн их санаж байна? Ирээдүйн хүүхдээ санаж. Нууц авьяастай. Хүнийг ятхан үнэмшүүлэх нууц авьяастай гэж хэлж болно. Ишиг төр засан. Хамгийн олон удаа үзсэн кино. Мандухаас эцэн хатан. Хамгийн анх уншсан ном чинь. Үүлэн бор. Хэрвээ ямар нэгэн дүр туурах боломж олдвол ямар зохиол хэний дүр байх вэ? Алиса гайхамшигын орондын Алиса. Хэрхэн олон ажил амжилт сурах вэ? Уцаа оролцоо байлгах хэрэгтэй. Нэг өдрийн төлөвлөгөө яаж гаргадаг юм чи? Нүүдийн баримтны артал дээр нь бичээд тэгээ нэг нэгээр нь дарж агаад өдрийн төгсгөлд хайдаг. Чиний хамгийн муу хийдэг зүйл. Бүжиглэх. Чиний хамгийн сайн хийдэг зүйл. Хүнд юм ойлгуулах, тайлбарлах. Яг одоо сэтгэлийг чи хамгийн ихээр тоглуулж байгаа юм. Ирээдүйн амьдралд тэр чигтэл юу ч тохиолдож амжаагүй байх гэж бодохоор бүх юм л тогтолж байна. Цай юу, кофе юу? Үргэлж цай гэснээр жоох юм уу? За тэг. Чиний орд юу вэ? Миний орд өхрийн орд. Халуун нэг уух уу, хүүхд нэг уух уу? Хүүтний. Өндөрчин. 168 см. Гэтэ хүмүүс намайг илүү өндөр гэж боддог. Чиний найзлахын тулд ямар ах хэрэгтэй? Хүн л авах хэрэгтэй. Тэгвэл эр хүнээс хамгийн түрүүнд юуг нь хардаг? Хүмүүжлийг нь хардаг. Хүмүүсийг юунд арай их анхаарлаа хандуулсаа гэж хүсэж байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд. Тэгвэл юунд битээ анхаарлаа хандуулсаа гэж хүсэж байна. Улс төрд. Хуваарай бизнес эрхлэхийн давуу тал нь юу вэ? Хинч чамайг халж чадахгүй. Тэгвэл стартап компанид ажиллахын давуу тал. Зөвхөн ажил үүргийн хуваараас гадна зөндөө олон зүйл хийж үзэх боломжтой байдаг. Магадгүй энийг үзэж байгаа блог пост бичих байгаа хүмүүст өгөх зөвлөх үү? Үг үсгийн алдаагаа хянаарай. Өсвөр насндаа хинээс үлгэр дүрэл авдаг гэсэн бэ? Гойдол сэтгүүлийн эрхлэгч амгалан гэдэг эмэгтэйгээс их үлгэр дүрэл авдаг гэсэн. За чи 18 настай өөртөө зориулаад юм хэлээч. Зүрх шархалхыг хүн болгон л мэдэрдэг чи ганцаархнаа биш шүү. Чиний сонсож байсан хамгийн сайн зөвлөх үү? Улаан шугамад дээшлүүлэх хэрэгтэй. Чи юунд хамгийн их мөнгө өртөв вэ? Хоолнд дандаа л гой хоолнд өртөг. Тэгвэл юунд хизээч мөнгө өртөв вэ? Fast fashion. Сэтгүүлч болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан? Сэтгэл зүйч болох байсан баха. Хамгийн их айдаг зүйл чинь юу вэ? Буруугаар ойлгогдохоос. Хамгийн ихээр очихыг хүсэж буй улс. Непал, Хамгийн сүүлд очсон улс чинь. Камбож улс. Чи өөрт нь хэдэн найзлуутай байсан? 5-аас баг 3-аас их.
Чиний эзэмшдэг хамгийн үнэтэй зүйл. Миний дурсамжууд. Бүх эмэгтэйчүүдийн шүүгэнд ямар хувцас байх ёстой? Монголд үйлдвэрлэсэн хувцас байх хэвээр. За тэгвэл нэг алтартантай хамт үдийн хоол идэх боломж олдвол хинтээ уулзаж юуны талаар ярих вэ? Зохиолч яруу найрагч Үлзий төгстэй уулзаж зүгээр л амьдралын тухай, хийж байгаа навчны тухай, цаг агаарын тухай. Хүмүүс чамайг амьдралын чинь төгсгөлд юу гэж дурсаасаа гэж хүсэж байна? Уулзахаар тийм эерэг мэдрэмж төрүүлдэг байсан хүн байсан гэж дурсаасай л гэж хүсэж. Чи сэтгэл хөдлөлд орохороо юу идэг вэ? Уйлаад нам унтдаг. Амьдралын хамгийн чухал 3 зүйл. Хүчил төрөгч, ус төрөгч, оксижен. Хүмүүс яагаад гүмэдгээр үйлчлүүлэх ёстой вэ? Яагаад гэвэл бид нэр дог хувцснуудтай болохоор. Тэгвэл яагаад гамагийн сургалт суух ёстой вэ? Яагаад гэвэл бид нар чамайг эрүүл болгох болохоор. Телевизийн салбарт ажиллаад сурч авсан зүйлс. Амжилтанд хүрэхэд ердөө ганцхан хувийн авьяас 99% хичээл зүтгэл шаарддаг гэдгийг ойлгосон. Зочлох хамгийн дуртай вебсайт. Ask.com. Амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой үйлдэл. Тогтмол орлоготой ажилласаа гараад хувийн бизнес эрхлэхээр шийдсэн. Хүмүүс тэр бүр чиний тухай мэддгүү мэдээл. Би урд нь хятад, чех, солонгос хэл сурах гэж үзэж байгаа дундаас нь хайж байсан. Өөрийгөө ямар нэгэн байгалийн үзэгдлээр зүйрлвэл Зөөлнөс ившээ салхи. хүнд дурлсан гэдгээ яаж мэдэх вэ? Тэр хүний үнэр таалагдаж эхэлдэг. Чамд инээмсэглэл бэлгэлдэг зүйл. Манай найзуудын хүүхдүүд. Өнөөдөр тохиолдсон хамгийн хэцүү зүйл. Энэ замын түүжрэл байлаа. За тэгвэл өнөөдөр тохиолдсон хамгийн сайхан зүйл. Энэ ярилцлага байлаа. За баярлалаа. За баярлалаа.